Эрхэм улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Улсын их хурлын гишүүн Сайн зураг нарын нэр бүхий 54 гишүүн, Монгол улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтыг тус үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Монгол улсын ерөнхий сайд Гомжовын зандан шатрыг огцруулах саналыг улсын их хурлд албан ёсоор тавьсан билээ. Төрийн байгуулалтын байнгын хороо уг саналыг Монгол улсын үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 хоногийн дараа буюу 25 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийг баримтлан хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг улсын их хурлын гишүүн Сайн зураг танилцуулсан бөгөөд уг саналдаа 1. Монгол улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дахь хэсэгт засгийн газрын гишүүнийг улсын их хурл ерөнхийлөгчөд танилцуулснаар ерөнхий сайд томилж чөлөөлж огцруулна гэж Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад засгийн газрын гишүүнийг улсын их хурл ерөнхийлөгчөд танилцуулсны үндсэн дээр томилж чөлөөлж огцруулна гэж заасан. Гэтэл Монгол улсын ерөнхий сайд Гомжовын зандан шатар 2025 оны 9-р сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ өөрийн онцгой бүрэн эрхийнхээ дагуу хууль зүй дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо гэж албан ёсоор мэдэгдэн засгийн газрын болон өөрийн албан ёсны цахим хуудаснаа уг мэдээллийг нийтэлсэн. Энэ нь Монгол улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дахь хэсэг зааснаар засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө улсын их хурл болон Монгол улсын ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй байна. Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаас өмнө улсын их хурлд болон Монгол улсын ерөнхийлөгчөд танилцуулах үүргийг үндсэн хуулиар Монгол улсын ерөнхий сайдад хүлээлгэсэн. Үндсэн хууль альва хуулийн үг өгүүлбэр төдийгүй цэг таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай үндсэн хуулийг жижигээр зөрчих, томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол улсын үндсэн хуулийн 70 дугаар зүйлд үндсэн хууль зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг Монгол улсын ерөнхий сайд баримталж ажиллах ёстой. Гэтэл Монгол улсын их хурл болон Монгол улсын ерөнхийлөгчөд хууль зүй дотоод хэргийн сайдыг огцруулах шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа ийхүү хууль зүй дотоод хэргийн сайдыг томиллоо гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол улсын ерөнхийлөгчийн болон улсын их хурлын бүрэн эрхэд халдсан, үндсэн хуулийн суурь зарчмыг хүндсэн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад улсын их хурл ерөнхийлөгчөд урьдчилан танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаан мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй төрийн эрх мэдлийн хуваарлалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал бөгөөд үүнийг үл ойшон ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хууль зүй дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн нь Монгол улсын үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарлах зарчмыг алдагдуулж Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. 2. Монгол улсын ерөнхий сайд нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, засгийн газрын тэргүүн, төрийн өндөр албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан гин буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийгч гэмт хэрэг үйлдсэн гин буруутай тооцож үл болно гэснийг 49-р зүйлийн 2 дахь хэсэгт ерөнхий сайд улсын их хурлын ба засгийн газрын гишүүн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэснийг тус зөрчин бусдын гин бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Монгол улсын үндсэн хууль заасан Монгол улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй үндсэн хуульд ёс хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна. Тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр хууль зүй дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай мэдэгдэл нь Монгол улсын ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан буюу selective justice Монгол улсын хууль зүй дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил үүргийг хариуцлах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтаа үндсэн хуульд ёсыг гажуудуулах, хүн биш хууль засагладаг байх манай нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишг болж үлдэх эрсдлийг бий болголоо. 3.
Түүнчлэн Монгол Улсын засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуурж онш экспортлогч аж ахуй нэгж энэ тухайн сарда ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу амнаад төлөхдөө бүтээгдэхүүний 4/1-ийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний амнаад ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ. Ингэснээр тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн. Шудраг бус өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Монгол Улсын үндсэн хууль, татварын ерөнхий хууль, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, ашигт малтмалын тухай хууль, хууль тогтоомжийн тухай хууль холбогдох бусад эрх зүйн акттай тус зөрчилдгийн зэрэгцээ, улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний амнаатаас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй төсвийн тухай хуулийн 6-2-5-д төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ гэснийг зөрчин засгийн газар тогтоол баталсан гэсэн тодорхой 3 шалтгааныг огцруулах үндэслэл болгожээ. Улсын их хурлын гишүүд асуулт асууж хариулт авсан. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын ерөнхий сайд Гомжийн уугийн зандан шатрыг огцруулах саналыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 13.6% дэмжснээр ерөнхий сайдыг огцруулах саналыг төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын ерөнхий сайд Гомжийн уугийн зандан шатрыг огцруулах саналыг хилцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг сонсон сайн зэрэг нарын улсын их хурлын гишүүдийн саналыг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.